сургуулийн орчинд хүүхэд зөвхөн одоо мэдлэг мэдээлэл авахаас илүүтэй өөрийгөө таньж мэдэх авяас чадвараа нээх, түүнийгээ хөгжүүлэх, харилцах, өөрийн зан үйл, хандлага, төлөвшлийг бий болгох тэр орчин орон зай. Тийм учраас сургууль өөрөө ямар нэгэн ялгуурлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс ангид байх ёстой. Тэгвэл бид нар хүүхдүүдийг сургуулийн орчинд ямар нэгэн эрсдэлд одоо оруулахаас урьдчилан сэргийлэх нь бол юу их ёстой вэ гэсэн асуудал гарч ирсэн. Үүний өрөөнд бид нар гендер суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх одоо аюулгүй сургууль аргачлал механизмыг боловсруулсан. За манай сургууль дээр 2014-өөс 15 оны хичээлийн жилээс эхэлж Монфемнет үндэсний сүлжээ байгууллагатай хамтран одоо гендер суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх механизмыг бий болгох аюулгүй сургууль аргачлал маань 3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж явж байна. Энэхүү аюулгүй сургууль аргачлалыг одоо хэрэгжүүлснээр сургуулийн сурагчид болон эцэг эхчүүд, багш нар, ажилчдын харилцаа хандлага болон одоо үйл ажиллагаанд бол зөндөө олон эерэг өөрчлөлтүүд орсныг бол тулахад таатай байна. Хүүхдийн цаг гэж цагтаа болсон энэ цаг дээр ангиудын сурагчид болон ангийн багш нар эцэг эхчүүд хоорондоо санаа бодлоо солилцох ийм боломжийг бүрдүүлж гисэн байгаа. Мөн эцэг эхчүүд маань хүүхдийн үйл ажиллагааг нээлттэй харах, хараа хяналттай байлгах, одоо гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхэд 7.8 сая төгрөгөөр анги бүрт одоо камерыг суйрлуулж өгсөн байгаа. Энэ үйл ажиллагааны хүрээнд сурагчдын хувьд бол хүний эрх, хүүхдийн эрх хичээлтэй холбоотой мэдлэг мэдээллийг бас нэлээд наривчилж авч өөрийнхөө ажил тусгах талаар бол нэлээд сайн суралцж 7 хоног болгон хүүхдийн цагаараа авч хэвшиж хэрэгжүүлж ирсэн. За багш нарын хувьд бол хүүхдийн оролцоонд суурилсан арга зүйгээ хөгжүүлэх тал дээр суралцж түүнийг эцэг эхтэй ажиллахдаа бол тодорхой хэмжээгээр хэрэгжүүлж ирлээ. Хүний эрхийг хамгаалах тэмдэглэлт өдрүүдийг 6-аас 12 дугаар ангийнхаа сурагчдыг оролцуулан бүлэг бүрээрээ тэмдэглэх календарчсан төлөвлөгөө гарган ажиллаад үүнийг бол сургуулийн жилийн төлөвлөгөөнд тусган үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр манай сургууль бол 2014 оны сүүлчээс эхлээд сургууль дээр аюулгүй сургууль аргачлалыг хэрэгжүүлж ирсэн. Энэ аргачлал нь одоо 2 жил илүүгийн хугацаанд хэрэгжээд одоо бол сургуулиас хайлж бас гадагшин түгэх тэр шатн дээр очиж байна гэж бид ойлгож байна. Энэ хугацаанд бол бид бол олон сургууч багш нар мөн сургууч хүүхдүүдийг бэлтгэсэн байгаа. Ер нь бол дэлхийн нийтэд 2015 онд бол бүгд найрамдах Солонгос улсад Инчоны боловсрол 2030 гэсэн тунхаглалыг баталсан байгаа мөн доктортой хөгжлийн бодлого 2030 гэсэн дэлхийн нийтийн бодлого хөтөлбөр бас батлагдаа хэрэгжиж эхэлж байгаа. Үүнтэй холбогдуулаад Монгол улс бол 2016 оны 2 сард Монгол улсын их хурлаар бол доктортой хөгжлийн бодлого 2030 гэсэн бас бодлогоо бол боловсруулан гаргаж баталсан. Одоо хэрэгжиж эхлэх шатандаа явж байгаа. За энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бол манай сургуулийн аюулгүй сургууль аргачлал бол яг энэ бодлого чиглэл нь бол тохирсон ийм үйл ажиллагаа болж байгаагаар онцлог юм аа. Би Завхан аймгийн Чанарын үндэсний лаборатори сургуулийн түүх нийгмийн багш Сэвэл маань сургуулийн үйл ажиллагааг дэмжих, амьдрах чадвар суралцах цагуудад ашиглах боломжтой. Энээс гадна бас ерөнхийдөө бас ерөнхий эрдмийн нийгмийн ухааны хичээл, түүхийн хичээлд бол маш ач холбогдолтой аргачлалуудыг бол биднэрт бол зааж өгж одоо өөрөө оролцож яаж хэрхэн суралцах вэ, санал ширээгүйгээр яаж хичээлийг ойлгох вэ гэсэн ийм одоо судалгаатуудыг биднэрт бол ерөнхийдөө зааж эхэлсэн. Энэ 2017 оны 4 сард манай Завхан аймагт Ар хангаа Хөвсгөл аймгийн 50 багш ирж туршлага судалсан. Энд нэг үзүүлэх хичээл заагач гэсэн санал тавьсан. Тэгээд би шинэ гараг гэсэн юм аргачлалыг авч хичээл зааж 50 багш миний хойно сууж тэр багш нарыгаа бас оролцогчоор оролцуулж ингээд 12 дугаар ангийнхантай бол хичээл явуулахад бол ямар сонио аргачлал вэ? Энийг хаанаас авсан юм бэ? Энэ хин ингэж одоо та бүхэн ингэж заасан юм бэ гэсэн юм одоо саналуудыг тавиад ерөнхийдөө жоох урам олсон. За тэгээд энэ ур чадварын уралдаанд сургууль дээр оролцоод бас яг энэ шинэ гаригаар бол сургуулиасаа шалгалсан. Тэгээд бүсэд одоо оролцох болсон. Тэгээд бүсэд оролцохтой болохоор би бол бас мөн адилхан солонгын өнгөөр
чулуугаар зохио солонгын гөр гэрэлтүүлэх гэсэн юм аргыг бас авч хэрэглээд энэ маань би санамсаргүй байдлаар би өөрийгөө бол ерөөсө төрүүлнэ гэж бодоогүй. Гэтэл энэ маань төрүүлснээс 13 жил багшилж байна. 13 жил багшлахтаа бол нэг ч удаа тийм ур чадрын уралдаанд оролцож үзээгүй. Ягаад гэвэл тэрэнд оролцож байгаа усуд маш мундаг. Эсвэл бол бүр бичиг цаасаа сайн хийдэг ч гэдэг юм уу. Тийм усуд оролцох байх гэж бодоод ерөөсөө оролцдог байсан. Тийм хойно суугаад шүүгчижээсээ өсөө төртөл маш их гайхаж ямар сони юм бэ? Ямар хичээл явах гэж байгааг нь ойлгоогүй. Тэгээ ингээ орсон. Бид нар бол самар төлөвлөлтийн асуудал эдгээр энэтэр ярихгүй. Өнөөдрийн суусан 5 хичээлээс энэ л байлаа. Ерөөсөө дуу нэгтэйгээр ингээд зөвшөөрсөн гэсэн. Тэгээд энэ аргачлалыг бол бид нар бол яг өөр өөрийн одоо орон нутгийн онцлогтой тохируулаад нутагшуулж байгаа. Нийгмийн ухааны хүний эрхийн чиглэлийн хичээлүүдийг ороход бол энэ маш энгийн бөгөөд хүүхдүүдэд ойлгомжтой арга болж чаддаг. За багш нарын хувьд бол хүүхдийн оролцсон суурилсан арга зүйгээ хөгжүүлэх тал дээр суралцж түүнийг эцэг эхтэй ажиллахдаа бол тодорхой хэмжээгээр хэрэгжүүлж яллээ. Аюулгүй сургууль нийгмийг өөрчилнө. Гендер төрөлсөн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх механизмыг боловсролын орчинд бүрдүүлэх аргачлалыг амжилттай хэрэгжүүлж байна. Тухайн аргачлал нь хийнгээ суралцдаг оролцоонд суурилсан онцлогтой бөгөөд энгийн ойлгомжтой байдлаар гендерийн талаарх ойлголтыг өгч хамт олныг нийгмийн сайн сайхны төлөө татан оролцуулах боломж олгодог юм. Энэхүү аргачлалаас суралцах боломж олгосон нээлттэй хаалганы өдөрлөг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдлаа. Тус өдөрлөгт Улаастай хотын 5 сургуулийн төлөөлөл болон эцэг эхчүүд хамрагдсан юм. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би Жавхлан цогц хэлбэр сургуулийн 11 ангид сурдаг. Тэгээ би өнөөдөр энэ Чанарын Эрдэнэ лаборатори сургуулийн явуулсан үйл ажиллагаан дээр оролцлоо. Тэгээд энэ үйл ажиллагаан дээр оролцсноороо хүнд дарамт шахалт үзүүлэх ямар байдгүй гэдгийг өөрийнхөө биеэр сэтгэлээрээ мэдэрч ойлгож авлаа. Тэгээд хүнд хэрвээ нэг хүн янз бүрийн дарамт учруулж байх юм бол тэрнийг битгий болоо гэж хэлээд өнгөрөхийн оронд яг тэр дарамт өгж байгаа хүнийг тэр хүнд тусч байгаа дарамтыг яг тэр хүнд ямар тусч ийн гэдгийг өөрт нь сэтгэлд нь ойлгуулж өгвөл тэр хүн өөрийгөө засч авч чадна гэдгийг маш ойлголоо. Тэгээд энэ үйл ажиллагааг сургууль болгон түгээн дэлгэрүүлж байгаа энэ хүмүүстээ баярлалаа гэд одоо энэ хүү сурсан зүйлээ би одоо буцаж очиод сургуулийнхаа хооц бүх хүүхдүүдтэйгээ хамтарч нийлээд бүх хүүхдүүдтэй тарааж түгээн дэлгэрүүлж энэ хүү сайн бүхнийг улам түгээн дэлгэрүүлж өгнө гэдэг бодож байна. Аюулгүй сургууль үйл ажиллагааны хүрээнд сургууль нийгмийг өөрчлөн нээлттэй хаалганы өдөр зохион байгуулагдж байна. Эцэг эхчүүдтэй өгөхөр тусгай мэдлэг олох өртөөжсөн сургалтыг явуулж байна. Ингээд энэ үйл ажиллагаа нь хэрэгжснээр ер нь сургууль болон эцэг эхчүүд хоорондоо хамтран ажиллах одоо бол боловсролын чанарын шинжилгээний хүрээнд нэг том арга хэмжээ өгдөд байгаа нь бол ер нь бас хүүхдийг хөгжүүлэхэд ганцхан сургууль биш. За сургууль, эцэг эх, хүүхэд гэсэн 3 холбоогоор хэрэгжих үйл ажиллагаа нь бас энэ үгээр дамжиж бас хэрэгжиж байгаамаа. Мөн Улаастай сумын ерөнхий боловсролын сургуулийн 1000 сурагч нэгдсэн арга хэмжээнд хамрагдаж флаш мобд оролцож өөрсдийн дуу хоолойгоо илэрхийллээ. Дэлхийдээ нөгөө нэг 7 тэрбум мөний 1 тэрбум маань дандаа хүчирхийлэл төртөж байдаг. Үүнийг татсан цоглоо үржилэн сэргийлэх замаар энэ хүү бүжгийг ингэж бүжиглэж байгаа. Энэ бүжгийн гол санаа маань хүртэл ийм гол санаатай. Тэгээд багш сурагчд хүртэл айгүй биднийг дэмжиж ажилладаг. Тэгээд нэг хүүхэд сурцсан багт те гэр бүл энэ бүжгийн гол санаа утгыг хүүхд алга мэддэг учраас те гэр бүлдээ ингэж түгэж чадж байгаа гэж бодож байгаа. Хүний эрхийн өдрүүдийг тэмдэглэхээс гадна цагаан туузтны аян хүүхдийн эсрэг хүчирхийлэл сэдэвт мэтгэл зайн хэлэлцүүлэг хүүхдийн сэтгэлд шарахгүй үлдээ сэдэвт илтгэлийн уралдаан охидын хөгжил гэрэл ирээдүй форум сахим дарангуйлыг таслан зогсооё илтгэл хэлэлцүүлэг хөвгүүдээс охидод охидоос хөвгүүдэд илгээх захидал ханын сүний уралдаан зэрэг олон төрлийн үйл ажиллагааг
сурагчдтайгаа хамтран зохион байгуулж байна. Сурагчид маань тэр бумаараа бүжиглээ. Охид хүүхэлдээ биш бүжгээ. Өдөр тутам бүжиглэхээс гадна уралдаан тэмцээн, флаш, мобид идэвхтэй оролцдог. Үүнээс гадна хүүхэд хүүхдийнхээ төлөө санаа тавьж, найз нөхөдөө зөв эерэг нөлөө үзүүлж, охидын зөвлөл, хүчирхэг хөвгүүдийн клуб, үе тэнгийн сурагч багш хамтлагийг өөрсдөө санаачлан байгуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Үе тэнгийнхний дарамт болон бусад зөрчил буурч, сургууль, анги танхим илүү тайван, эвсэг нөхөрсөг уур амьсгалтай болж байгааг нь зэрэгцээ. Хэрвээ ямар нэг эрсдэлд орвол хаана, хэнд хандхаа мэддэг болсон.